Энэ алдагдalгүй төсөв ядаж баталдаг болё гэдэг чинь зөв шүү дээ. Энийг олон жил ярьж байгаа. Энийг бид нэр энэ төсөв өргөн барихаас нь ахуулаа хэлж байгаа. Тэнгүүд их хурлын гишүүний гол ажил нь юу юм бэ? Тэр саналаа байнга орон дээр оруулж ирээ. Тэгээ тэрийгэ дэмжүүлэх ядаж 5 гишүүнтэй уулзаад намын бүлгүүд дотор хоорондоо ярилцаад ингэх шүү дээ. Тэрнээс биш ингээд буруу юм явж байгааг нь харсаар ойжиж чимээгүй явуулчаад буруу дунгууд нь энэ муухай юм а тийм ээ гэж олон нийт рүү заагаад тэгээ хэдүүлээ эсэргүүцье гэд ингээд идэг үуч болохгүй шүү дээ. Ган төмөр төсөв оруулж ирд юм уу? Тэгээ завхлын юу хийх вэ? Завхлын юу хийх вэ? Чи сангийн сайд төсөв оруулж ирд юм уу? Хин оруулж ирд юм? Тэрхүү шадар оруулж. Тэгээд за би ярьчихгүй ээлжлээд ярих уу яах вэ? Энэ хараа бид нар ингээд хөвлөөр хэрэгчлөө гэж энийг хэлэхгүй шүү дээ. Хэдүүлээ ингээд нэгэндээ шаардлага тавьдаг байх. Би ярьчих. Дараа нь асууч. Яасан гинэ? Би тэгж хэлхийн ёстой сонсоогүй шүү. Чи тэгж хэлсэн бол тэрийг одоо над үзүүлэх үү? Би одоо намын даргийнхаа хэлсэн ярьсан бүгдийг сонсож байгаа. Алдагдaltaгүй төсөв батлан алдагдaltaтай улаан цав баталсан багт алдагдaltaгүй төсөв гэж хэлэхгүй шүү дээ. Битгий ингээд шинэ сэтгүүлч юм байдгүй шүү. Би бас сэтгүүлч шүү. За. Юу яриад? Танаа намын дараа харин алдагдaltaгүй гойцс оруулж ирлээ. Тэгж хэлээгүй гэдэг. Алдагдaltaгүй гэж хэлээгүй шүү дээ. Хэлэх боломжгүй шүү дээ.